Шинэ дуудлагын хавь нэмэгдсэн байна. Хэдүүлээ settings рүүгээ ороод sound руугаа ороод за тэгээд ringtone рүүгээ орох юм бол одоо яг хамгийн дээдлэлт байдаг reflection маань дахиад нэг alternate 1 гэдэг сонголттой бол ингээд болсон байна. iOS 26 developer beta 2 бол гарсан байна. За энэхүү бетанд гарахдаа beta 1 суусан 3 дахь үеийн iPhone SE-дээр үйлдвэрлэлийн системийн хэмжээ 127 GB-аар гарсан байна. За тэгээд утсан апдейт хийхийн өмнө бол одоо гар утсан дээр их сул зай маань 2376 байсан бол апдейт бол одоо хийсний дараа сул зай маань ихсээд 2668 GB бол болсон. Тэгээд энэ нь бол яг ойролцоогоор 3 GB буюу 292 GB-аар ингээд бол утасны сул зайг бол ингээд ихсгсэн маань энэ нь бол бас маш гоё давуу талтай бол апдейт болж өгч чадсан. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь гэх юм бол 23A 5276F дэгээр бол ингээд гарсан байна. Шинэ дуудлагын хавь нэмэгдсэн байна. Хэдүүлээ settings рүүгээ ороод sound руугаа ороод за тэгээд ringtone рүүгээ орох юм бол одоо яг хамгийн дээдлэлт байдаг reflection маань дахиад нэг alternate 1 гэдэг сонголттой бол ингээд болсон байна. За ер нь бол сонсогдсон гэж бол найдаа. Тэгээд ямар ч байсан яг үндсэн reflection-ийг нэг жоохон арай нэг өөр хэлбэр нь бол ингээд гарсан байна. Control center-ыг өмнө яг бас маш их шүүмжилт бол beta 1 дээр бол хүрсэн. Яагаад вэ гэхээр ямар нэг одоо байдалтайгаар ингээд гаргахад арталтайгаа ингээд давхцаж бол харагдаад ер нь бол одоо хангалттай яг одоо бүрэлзүүлэхгүй байсан гэдэг маш их гомдол явсан. Тэр нь надад бол нэг хамаа ерөөсөө сонирмол санагдаагүй. Гэхдээ маш олон хүн гомдлсны одоо улмаас одоо яалтчгүй бета 2 дээрх контрол центр маань ингээд одоо арт талын тэр ерөнхий дүрс бол илүү бол бүрэлзүүлж бол харагдуулдаг болсон. За тэгээд бүр илүү бүрэлзүүлэх гэх юм бол мэдээж та нар бол мэдэх бах. Settings рүүгээ ороод accessibility руу орж байгаа display гэж дахиж сонгож байгаа reduce transparency гэдэг бол байгаа. Тэгэх юм бол одоо бүр одоо чинь ерөнхий яг нэг юм харагдаж байна. Артлынх нь одоо текстүүд бол харагдаж та нар харж байгаа settings доторх. За reduce transparency-га асаага яачих юм бол бүр ингээд одоо өмнө нь яг ямар хөө байдагс яг тэрэн шиг бол одоо ингээд контрол центр маань харагддаг болсон байна. Keyboard-ныхоо одоо тэр дэлхий дээр нь дараад нэг хилээ сольдсон шүү дээ. Хилээ сольж явах мөчтэй тэр доотлол дээр нь яг ямар хил рүү хуурах гэж байгаа space дээр нэг хэдхэн секунд гараад бол одоо солигдож байгаа юм билээ. Дахиад нэг дарчих юм бол монгол руу шилжихтэй монгол гэж яриад та буцаагаад дарах юм бол англи гээд буцаа ингээд бол байхгүй болж байгаа. Safari дээр нэг гой зөрүүл өөрчлөсөн байлээ. Яг ингээд табууд бол яг шинээр таб нэмэхэд бол хамаагүй амруулсан байлээ шүү. Зүүн дот болон дээр нь бол ингээд бол нэмэгдсэн. Settings рүүгээ ороод general руугаа ороод за энэ дээр нэг screen capture гэх нэг гой сонголт бол ингээ байсан юм байлээ. За энэ дээр full screen preview гэдгийг нь бол би унтраацсан байгаа. Яагаад тэгэхээр өмнөх шигээ screenshot харагдуулахын тулд одоо ингээ буцаад хэврэгэнд нь бол оруулсан. Яг iOS 26 дээр default-оор бол энэ нотогроо бол хасаалтайгаа тэнгүүдийг дарангууд яг screenshot манд байнга ингээ бүтэн юу эзлээд бол байгаа аюу нэг талаараа бол жоохон төвөгтэй тэгээд буцаад би энийг нь унтраагаад яг өмнө яг яаж ажилтдаг гэсэн тийм бол ингээ болгосон байгаа. За мэдээж энэ хүү iOS 26 үйлдвэрлэлийн системийг бол одоо яг ямар утаснууд дэмжиж байгаа вэ гэхээр эдгээр бүх утаснууд бол дэмжиж байгаа. Энэ дээрээс яг хасагдсан гэвэл яг өмнөх бичлэгүүд дээр би бол дурдсан iPhone 10-аар iPhone 19 Max гэдэг энэ хүү 3 гар утас маань ингээд iOS 26 бол ингээд суулгах боломжгүй болоод бол хасагдсан байгаа. За тэгээд энэ дундаас гэвэл одоо хамгийн залуугаар одоо хүлээж авсан үйл iOS гэж галзуурч байна. iPhone 16e маань iOS 26-г одоо уншиж байгаа бол хамгийн залуухан бол одоо утас гэж юу нь бол одоо хэлж болно. Тэгээд мөн бас 16 Pro Max дээр бол одоо iOS 26 бол маш сайн супер бол явж байгаа хэвээр. Гэхдээ мэдээж хэрэг туршилтад үйлдвэрлэлийн систем учраас гар утас болгон дээр янз бүрийн зөндөө асуудлууд бол үүсэж байгаа. За тэгээд тэрийг хэдүүлээ нэмэлтээр дуртаад явъя. За мэдээж хэрэг туршилтад үйлдвэрлэлийн систем ашиглаж байгаа учраас баруун доод болон feedback гэдэг шинэ аппликейшн бол гарч ирдэг. Тэрэн дээрээ дараад орох юм бол та нараа маш олон зүйлсийг бол харж болно. За тэгээд та нар ямар репортууд явуулсан, та нарт ямар одоо мессежүүд ирсэн гэх мэтчлэн бүх юм бол энэ дээр харагддаг. За миний хувьд бол хамгийн сүүлд шинээр бол одоо өнөөдөр яг нэг хэдхэн минутын өмнө 3 ширхэг бол одоо репортыг бол явуулсан байгаа. За тэгээд та нар бас ингээд яг адилхан надтай ингээд туршилт үйлдвэрлэлийн систем ашиглаад яг хаана ямар асуудал байна гэдгээ Apple руу илгээгээд тэгээд тэр алдаагч нь одоо багаар ер нь бол засаал явна гэсэн үг. Дэлхийдээ ашиглаж байгаа бүх хүмүүс янз бүрийн репорт явуулаад энэ хүү үйлдвэрлэлийн систем нь аль болох сайн хэлбэрлэгээ төхнөл гэсэн үг. За тэгээд миний хамгийн ихэнд явуулсан зүйл маань болохоор effect of unlocking device буюу яг гар утасныхаа төгжээг талхаа Safari дээр нэг glitch animation үүсгэсэн дэрийг би явуулсан ба home screen буюу дэлгэцэн дээрх одоо энэ аппликейшнууд маань ингээд
зүүн тал руугаа ингээд шахагдаад байгаа энэ доотлынх нэг хэсэг дээр байрладаг зүйл маань фолдерч байсан, аппликейшн байсан ингээд зүүн тал руугаа ханараад байгаа. Тэгээ тэрийг бол би хэлсэн байгаа. За тэр respring буюу утас маань ер нь бол нэг бета 1-ийг ашиглаж байгаагаас хойш ер нь 2-3 удаа утас маань зөвхөн ямар ч шалтгаангүйгээр бол унтарч бол хасж байгаа. Respring гэж бол тэрнийг бол одоо нэршилдэг. За тэгээд тэр гличлээд байгаа тэрийг анимашныг нь бол би та нарт одоо харуулъя. За одоо ингээд утасныхаа төгжээг тайлах гад яг одоо Safari руу шууд орлоо гэж бодоход энэ доор нь анимашн бол үүснэ. За ингээд та нар бол харж байгаа. Ингээд нэг тийм гличлэгдэж байгаа матриксын нэг тийм одоо жижигхэн тийм нэг ингээд бэрэлдэж байгаа тийм анимашн бол үүсэж байгаа. Энийг би бас ингээд репортоор бол ингээд явуулсан. Үйлдлийн систем болгон дээр бенчмарк оноог нь бол яриад явдаг. За яг өмнөх developer beta 1 бичлэгэн дээр бол би энийг бол хараахан дурдж бол амжаагүй. За тэгээд энэ хүү beta 2 дээр бол ямарч байсан бенчмарк оноог нь бол үзэхэд бол single core score, multi core score, CPU-с хэвд бол одоо яг дундаж авдаг AC-ийнхаа яг энэ утасны онооноос бол бага зэрэг дээгүүр оноо бол авдаг бол хэвээрээ бол үлдсэн. Тэр нь бол надад бол маш гоё санагдсан. За тэгээд GPU хэсгийг болохоор 18522 оноо аваад дундаж авдаг AC-ийнхаа онооноос 1000 гаруй оноо бол илүү болж авч чадсан. За тэгээд яг iOS 18 дээр ерөнхий явж исэн тэр бүх оноонуудыг ер нь харьцуулж өмнөхтэйгээ харахад л энэхүү iOS 26 дээрх одоо бенчмарк онооны хувьд маань ерөөсөө яг доошлж буурсан зүйл бол байхгүй. Харин ч эсрэгээрээ яг авдаг гэсэн ерөнхий сайн оноор бол авч чадаад байгаа. За тэгээд энэхүү аппликейшн дээр нэмэлтээр дурдах юм бол үйлдлийн системийг танихдаа бол iOS 19.0 гэж үгээр нь бол яваад байгаа. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд би энтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За хамгийн сүүлд нь зөвлөгөө маягаар хэлэхэд мэдээж хэрэг энэ хүү үйлдлийн систем маань туршлага үйлдлийн систем учраас үндсэн гар утсан дээр бол хэзээ ч бол суулгаж болохгүй зөндөө бол асуудлууд бол байгаа. За тэгээд миний нэг анзаарсан зүйл маань болохоор бета 1-ийг дөнгөж чиг суулгаж авахд миний утасны батарей бол ерөөсөө маш хурдтай бол яг цэнийг бол багасчихсан. За тэгээд бета 1 сүүл рүүгээ нэг ойролцоогоор 3-4 хоног 4-5 хоног ер нь ойролцоогоор 7 хоног ашиглахад бол буцаад батарей маань бол гайг болоод ирсэн. Тэгээд бета 2-ыг суулгасны дараа ер нь бас нэг гайг байгаа. Тэгээд миний бас төсөөлж ийсэнчлэн бас ийм хурдан батарейны ерөнхий гайг болно гэж би бол үнэхээр бодсонгүй. Тэгээд сансныг бодоход iOS 26 бол миний 3 дахь iPhone-ээс дээр бол маш сайн одоо батарейны хувьд бол буцаад гайг бол сайжирсан. Харин ажиллагааны хувьд бол энэ тэнд ямар нэгэн байдлаар гацах зүйлс бол маш их угаасаа байгаа. Тэгээд үндсэн гар утсан дээр бол одоо та нар бити суулгаарай. Тэгээд хэрвээ та нар хэдийнэ iOS 26-аас суулгацсан тэгээд буцаагаад iOS 18 болох гэдээ одоо мэдгүй чадахгүй байгаа бол би одоо тэр талаарх зөвлөгөө бичлэгийг бол хэдийнэ бол хийж гисэн байгаа. Би энэ бичлэгийнхаа одоо description хэсэгт буцаагаад яаж iOS 18 болох вэ гэдэг одоо заавар бичлэгийн линкийг тавьчих. Тэгээд тийшээ ороод та нар iOS 26 болгосон бол буцаад 18 болгож ингэ болно шүү. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр магадгүй iPhone 10R-ийн бичлэгээр бол уулзна гэж бол ингэ бодож байна.